Сайн уу хөрхнүүдээ энэ удаагийн бичлэгээр Хана Гими цувралын үргэлжлэл болох ангиудыг хөргөж байна. 3 дугаар анги. Ашиа ахта хөвгүүдийн сургууль орсноо хэлээгүй тул баригдахгүй тул дэлгүүрээс эмэгтэй хувцас олж өмсөөд ах дээрээ очино. Их дотн бололтой хөдлөлцөөд хотын төвөөр гүйж хараагаад цагийг их л хөвгөлтэй өнгөрөөж байлаа. Тэгсэн ах нь Ашиаг өөрт нь хэлэлгүйгээр хөвгүүдийн сургууль орсныг мэдэж байгаагаа мөн түүнийг Америк руу авч явахаар ирсэн гэдгээ хэлж Ашиаг чочордуулна. Манай хүн бантсандаа гэхүү, айсандаа гэхүү хил үггүй зүхтаад алга болно. Октийн дормоос гаж дунтан дотор хувцас сулгайлж буй жигшүүр тэрэг гарсан тул хөгөөд гэмт хэрэгтнийг барихаар худал үнэн илрүүлж төхөөрөмж бүтээжээ. Худал яривал гэрлэн насдаг энэ төхөөрөмж дээр дайлгансан Накацу өөрийн хүслээр сууж дотор хувцсны хулгайч биш гэдгээ баталсанж огтд дуртай юу гэсэн асуултад бүдрэн түмний шившиг болгоо хөрхий. Нөгөө талд ахын сургууль дээр Ашиаг олоод иржээ. Ашиа түүнд Сано надаас болж бэртсэн учраас түүнийг өндрийн харайлтаар дахин хичээллэж хуучныг шигээ ажиргалтай болтол Америк руу явахгүй гэж зөрүүдлэнэ. Харин ах нь шалтак сонсохыг хүсэлгүй түүнийг авч явна гэсээр байв. Хинч охин дүүгээ хөвгүүдээр хүрээлүүлсэн газар байлгахыг хүсэхгүй шүү дээ. Гэр бүлийн маргаан хурцдаж сүүлдээ ах нь Ашиаг алгадаад авдаг. Энэ бүгдийг Сано өрөөний гаднаас нууцаар сонсож байдаг. Америкт байхдаа аварсан охин нь Ашиа гэдгийг Сано бараг л гадарласан байлаа. Тэр оройн октийн доцор хувцас хулгайж буй гаж донтонд барьсан Дормын бүх хүүхдүүдийг нэг жил 0 цэвэрлэх ажлаас чөлөөлөх боломжийг захирал санал болгов. Нэгдүгээр Дормынхан оройн цагаар мананд гарах нэрийдлээр архи усан хүнийг нүүрчин улайсан болохоор хулгайч гэж сэрдэж 3 дахь Дормынхан нүх ухаж занг хийсэн ч заяагүй Оскар өөрөө нөхрөөгөө ойчиж хулгайчийг барьсан юмгийн оройг өнгөрөв. Сано Ашиа гэрлүүгээ яв. Чи миний хувьд хинч биш. Яаж ч хичээгээд намайг өндрийн хараалт руу оруулж чадахгүй. Зүгээр алга бол гэж хэлээд Ашиаг асар ихээр гомдооно. Яагаад ингэж хатуу хандсан бэ гэвэл өдөр нь Ашиагийн Санатай уулзаж дүүгээ Америк руу авч явах тухай хэлсэн тул ийм хажин зан гаргажээ. Гэхдээ Сано инхийг хүсээгүй л дээ. Ашиа Накацутай ярилцаж байгаад түүнийг дэлээд унтчдаг. Тэгсэн далмаар нь зурагчин их зургийг нь дараад хөвгүүдийн сургуулийн хориотой хайр гэж нэрлээд октоудад зарна гэхэд Накацу тэр хоёрын дунд баахан хөөцөлдөөн болно. Ямар ч тач манай хүн зургийн хальсыг буцааж авч чаддаг. Накацугийн азгүйтэл үргэлжилсээр л коридорт байсан эмэгтэй дотор хувцсыг харсан чинь сэтгэл нь хөдөлсөн юм гин. Сэтгэл минь хөдөлж байгаа болохоор би гей биш гэд бүжиглэж байхад нь хүмүүс ороод ирдэг. Ийм байдалтай байхад хүн болгон түүнийг дотор хувцсны хулгайч гэж сэрдэх нь ойлгомжтой. Хүмүүс түүнийг тал талаас нь шалгааж, эцэст нь үнэн худал илрүүлэх машин дээр сууж, буруугүй гэдгээ нотолж чадна. Хулгайч олдоогүй болохоор октод хөвгүүдийн өрөөг шалгахаар боллоо. Хэний өрөөнөөс дотор хувцас олдох бол гэсэн их л дарамттай мөч өнгөрч байлаа. 1-3 дугаар дорм цэвэр гарч буун баяр хөөцөг болно. Тэгсэн Сано Ашиа хоёрын өрөөнөөс дотор хувцас гараад ирнэ. Яг уу Ашиагийн дотор хувцас л та. Бусад дормынхан 2 дугаар дормынхныг чоолцоож нөгөө хідэн ичээд бөөн юм болно. Октод Ашиаг хулгайч гэж буруутгаж байхад Сано жинхэнэ хэрэгтнийг зарладаг. Тэр хинбэ гэвэл хонхон дуутай хондлоо дээрээ дэгэдээ южирээ байх ажээ. Ингэж нэг юм учир начир нь олдлоо. Гэхдээ энэ южирөөдөө им нохой олж өгөхгүй болж болохоо байж. Оройн Ашияад би төрүүлээд явлаа гэсэн мэйл ахаас нь ирсэн байлаа. Учир нь Сано ахтай нь дахин уулзаж асуудлыг ярилцаад шийджээ. Ашиагийн үйлдэл шижигтэй байсан тул хөвгүүд дахин байцааж байхад Накацу сүр бадруулан орж ирнэ. Учир нь сонин дээр дормыг татан буулгана гэж бичсэн байлаа. 4-р анги. Энэ ангид дормын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 1-3 дугаар дормын оршин суугчид 2 дугаар дормын байранд нүүж ирж буйгаар эхэлнэ. 2 дугаар дормын сурагчдын өрөөнд нэг хүн нэмэгдэж орох шийдэлд хүрдэг. Нэг асуудал байгаа нь 1-р дормынхон Тиножид нэг өдрийн өмнө энэ мэдээг хэлснээр унтах газаргүй үлддэг. Тэд ч энэ алдааныхаа үр дүнг Тиножигийн яргаллаар хүртдэг. Оскар болон түүний анд нөхөд этгээд хэм маягаар орж ирэх нь ойлгомжтой. Энэ бүхэн бужигнаж байхад сургуулийн дэд захирал сүртэйгээр орж ирээд Joint Mixer гэх дараагийн үйл ажиллагааг танилцуулдаг. Энэ нь Осака ахлах сургуулийн шилдэг 10 эрэгтэй эмэгтэй сурагчдын дунд болзооны үдшилэг маягийн зүйл зохиох ажээ. Шилдэг сурагчдыг сонгохын тулд сонгуул явуулах аж. Маргааш өдөр 1-3 дугаар дормын сурагчдын өрөөний хуваарлал болж байх бөгөөд
Өрөөний дугаар бүхий суглаа суглан аль өрөөнд орохоо сонгох ажээ. Хинажи хамгийн ихэнд сонгох бөгөөд Намбагийн өрөөнд хуваарлагдана. Ус гал хоёр нэг өрөөнд орж байна л гэсэн үг. Эдгээр хуваарлалтын үйл явцыг ажиглан суусан Накацу нэгэн санаа бодож олно. Дараагийн үзэгдэлд Ашия шүршүрд орж байх бөгөөд санууд нэлээн эвгүй байгаа бололтой. Учир нь Ашияг эмэгтэй гэдгийг мэддэг болсон шүү дээ. Гэнэт тэдний өрөөний хаалга нэгдэхэд Накацу орж ирж байх бөгөөд энэ хоёрын өрөөнд нүүж ирж байгаа бололтой. Түрүүн бодож олсон санаа нь Сано Ашия хоёрын өрөөг сугалсан сурагчтай тохиролцоод тэдний өрөөнд орох байжээ. Ер нь манай хүний гол зорилго нь Ашиятай ойртож өөрийгөө гей мөн эсгээ олж мэдэх юм. Тэгсэн мө тэнэг чинь Сано гарсны дараа хоёрын эрэгтэй хүн шүршүр цуг орвол ямар ч асуудалгүй. Харин ч ус химнэх давуу талтай. Үүнийг экопринтшип гэдэг юм гээл шүршүрлөө зөвлөж байтал Ашия маань цагаа олж гарч ирж таарна. Манай Накацуч цоо өрөөл хүн бол биш юм шиг байгаа юм. Зуны амралттай холбоотой шалтгаанаар Саногийн сэтгэл санаа докторгүй байгаа болохоор Ашия сэтгэлийг нь тайвшруулахын тулд Саногийн дүүгийн сурч буй сургуулийн мэдээллийг олж түүнд хэлдэг. Тэд сүүлийн нэг жил ямар ч холбоогүй байгаа ажээ. Шилдэг сурагчдыг сонгох сонгуул өрсөлдөөнтэй үргэлжилж байлаа. Хүн бүрэл өөр өөрийн онцлог шинжийг харуулах мөрийн хөтөлбөрийг танилцуулах аж. Гэхдээ тэдний хийж байгаа зүйлийг харахад харин ч сонгохгүй байхаар юм л хийгээд байгаа юм. Удалгүй шилдэг сурагчид ч тодорсон байдаг. Нэгдүгээр байранд Намба, цаашлаад Сано, Накацу, Тиножи, Оскар нар эхний 5 байранд орсон байлаа. Ашияж 10 дотроо багтжээ. Окото найз охинтой болох нь гээд бөөн баяр. Уг нь Окото гэдэг чинь жүжигчнийх нь нэр байсан юм байлээ шүү. Гэхдээ Окото гэдгээр л үргэлжлүүлье. За тэгсэн шар чимжид Намба бүтэхгүй баахан зөвлөгөө өгнө. Эргээд харсан тэнд байсан бүх хөвгүүн зөвлөгөөг нь чимээгүйхэн бичиж байдаг. Нөгөө муу Ашия минь хүртэл бичиж байдаг. Энэ маань ч хөвгүүдийн амьдрал тасаж байна да. Шүн унтах цаг болоход Накацу Ашиягийн орлоо цэмхэн гитэж байдаг. Сано байгаа тулаал зогсоодог. Накацуг доод давхрын шалан дээр хэвтүүлээд гэрэл унтраагаад асааваагүй юу? Накацу Ашиягийн орлоо гитэж байдаг. Энэ хүн чинь бүр болохоо байцгааж. Маргааш нь Ашия Саногийн дүү нууцаар тагнахаар сургууль дээр нь очдог. Гэтэл Саноч гэсэн тэнд очисон байж таардаг. Дүүн Саног хараад баярлна гэж бодсон ч бүр зохиж аваад сүүлийн үед болсон бүх хэцүү зүйлсэд түүнийг буруутгадаг. Үнэн дээр Сано гэрээхэнтэйгээ холбоогүй байдаг шалтгаан нь түүний ээжийн үхэл мөн аавынх нь хэд их шахал дарамтаас болсон яжээ. Харин одоо энэ бүх дарамт дүү дээр нь ирсэн учраас маш ихээр бэлтгэл хийж байгаа аж. Накацу Ашия хоёр ярилцаж байгаад Саногийн сэтгэл санааг дийшлүүлэх санаа олдог. Тэр бол Саног найз охиндоо болгох явдал байлаа. Ашияжин санааг нэлээд нухацтай авч үздэг. Хүсэн хүлээсэн joint mixer үйл ажиллагаа эхэллээ. Шилдэг 10 сурагчид зааланд орж хос олох ёстой. Харин бусдад тэднийг дэлгэц болон цонхны цаанаас ажиглах аж. Намба очиж Тиножигийн сүд бисквийг булаахаар оролдоно. Нөгөө муу амтнаа нь уйлах нь олгүй тэднийг харна. Окото маань шаргал үстэй болж байгаад нэг охин найрах шиг боллоо. Хибари Саногийн хажууд хитрхи их чалчаад түүнийг уйдаж орхино. Ашия түүнийг ажиглаад Ари гэдэг охины хажууд суулгана. Комари Накацуг найрах гэж оролдох боловч Накацугийн бодол оюун Ашия руу төвлөрөө тоох шинж алга. Харин чалчаа Хибари маань Оскартай сайхан тохирох бололтой. Даанч жоохон үл бүтэх хоёр. Тиножи сүд бүсгүйнхээ анхаарлыг татах гээд толгоогоо ширээн дээр зөхиод хойшоо савж унаж босож ирээд миний найз охноос холд энтер гээд хэдийн юм хийсэн чинь сүд бүсгүй нь би үнийг л хүлээж байлаа гээд Намбаг хаяа хөөрхий. Сано Ашияг нэг л эвгүй санаатай байгааг ажиглаад түүнийг чирээд аваад гарна. Гадаа гараад Ашия учир шалтгаанаа тайлбарладаг. Гэтэл Сано хэрэгцээгүй юм хийж байна гээд тоох шинж алга. Тэгтэл Накацу ирээд Ашиягийн гаргаж буй үйлдэлийг Санод тайлбарлах гэж оролдоно. Ашия минь эцэстээ Саног л өндрийн хараалтаар дахин хичээллэг сэтэл өгөх, гэрийнхэнтэй холбох гэж байгаа шүү дээ. Накацу л тоохгүй байгаа болохоос Комари хөөрхөн охин болохоор бусад хөвгүүд түүнтэй хос болохыг хүснэ. Хосоо олох аргыг нь харжих. Хибари атаархаж өглөө. Комари сэтгэлээр унаад явж байтал Накацу Ашия хоёртой таарна. Ашияч тэдэнд боломж олгоод орхиод явна. Комари Накацу хоёр эцэстэн мэйл хаягаа солилцож чаддаг. Ашия өрөөндөө Америк буцдаг ч юм уу гэд бодож суутал Накацу бөөн сүр болсоор орж ирдэг.
Ашияг дагуулад гүйлтийн талбай руу очтол Сано бэлтгэлдээ орсон байлаа. Тэр гуравч хэсэг ярилцсан учраа олж чаддаг. Маргааш нь Сано Ашияг дагуулan үндэсний шигшээ бэлтгэл дээр очин дахин тэмцээнд орох болсноо хэлнэ. Нээрээ Окода маань мөн адил үндэсний шигшээний багийн гишүүн юм. Энэ ангийн төгсгөлд Ашия амар амгалан унтаж байхад Цэм гитсэн хідэн нөхөд түүнийг хулгайлж буйгаар дуусна. 5 дугаар анги. Ашияг хулгайлсан нөхдүүд Накацу Намба тэргүүтнүүд байх бөгөөд далайн эрэг дээр очиж амрах төлөвлөгөө гаргажээ. Гэвч Намба ээжийнхээ амралтын газар ирсэн учраас тэд хэсэгтээ ээжийнх нь ажилд хүчээр туслахаар болно. Сано бэлтгэлдээ орж байхад Окода амралтад байгаа хэдийн зургийг үзүүлв. Сано Ашияг баахан эрэгтэй хүүхдүүдийн дунд зүгээр байгаа хэсэгт санаа тавиад байгаамаа хөөрхөн. Нөгөө хэд боолын хөдөлмөр эрхлэж байхад Намба охтууд эргүүлэн цагийг зугаатай өнгөрүүлж байлаа. Доромд үлдсэн хүүхдүүд далайн эрэг явсан хэдийг хөгжүүлж байгаа байх гээд хүрээд иржээ. Накацу дурамжхан байсан ч ажид хийн гэдгийг нь санаад буун баяр. Ашия эмэгтэйчүүдийн хэсэгт халуун рачаанд орж байгаад Намбагийн ээжид баригдчихдаг. Гэхдээ Намбагийн ээж яагаад түүнийг хүүхдийн сургууль орсныг мэдэж байдаг. Жухамдаа сургуулийн эмч Намбагийн ээжийн дүүн байжээ. Тэгээд ихчтэй хамаг юмаа ярьсан нь энэ. Маргааш нь сүүлд ирсэн хэдий ажил зарчаад манай хэд хөгжөлгөөр явцгаана. Далайн эрэг дээр Кагуразакатай тааралдах бөгөөд тэр хэдийн дунд хөнгөн маргалдаан болж эцэстээ Токио болон Осакагийн хүүгүүдийн аль нь илүү мундаг вэ гэсэн тэмцээн гарахаар болно. Кагуразака Накацуг Саногийн бол хинч биш гэж шарыг нь малтана. Далайн эргээс Намба их л баргар царайтай ирдэг. Дунд сургуулийн X-тэйгээ таарсанд учир нь байлаа. X нь гэрэлсэн тухай сонсоод сэтгэл санаагаар навс унжээ. Хямарснаасаа болоод тэмцээнд ч орж чадахгүй болсон тул Накацу ялагдах магадлал өндөр байх яг тэр үед Оскар болон Киножи нар хүрэлцэн ирлээ. Чаавас энэ хоёрыг хинч тоодоггүй л дээ. Тэмцээний эхний үе. Усны мандалд байгаа тугийг булаах. Манай талаас Ашия, Токиогийн талаас энэ бор залуу. Ашиад усны хувцас байхгүй тул сандралдаж байхад Намбагийн ээж түүнд эрэгтэй усны хувцас өгдөг. Эмэгтэй гэдгийг нь мэдэж байгаа болохоор тусалж байгаа юм. Манай эгч хурданч энэ удаагийн тэмцээнд ялагдал хүлээдэг. Банш идэх тэмцээнд Оскар гидсээс сүдэтэл идэснээр ялагч болж дуу тах тэмцээнд Накао ганцч дуу тааж чадаагүй тул ялагдана. Өрсөлдөгч нь дуу эхлэвгүй байхад таагаад байхад хэн таахав дээ. Киножи суммогоор өрсөлдөх бөгөөд үзүүчтэй бас зэрлэг тулааны эцэст Киножи яллаа. Ясан хүний царай нэг иймэрхүү. Накацу Кагуразакатай тэнцвэрийн тулаан хийгээд тэнцчихнэ. Ялагч тодрох ёстой тул нэмэрт үе гарсан нь хэн нь октыг өөрсдийн талд оруулах вэ гэсэн нэр хүндийн тэмцээн байв. Ялагдсан баг нь нүцэглэх гэсэн нэлээд хүнд шийтгэлтэй байлаа. Бусдын ч яах вэ? Ашиад маань жоохон хэцүү юм да. Накао гониж гутарсан Намбатай X-ийн тухай ярилцсан. Намба X-ийн нөхрөөс нь булай гишин шүү юмэрж байхад Накао өөрийнхөө ажиргалыг сонгох уу? X-ийн ажиргалтай байхыг сонгох уу гэсэн асуулт асууж Намбаг сэхэрүүлнэ. Гэтэл Накао Намбад жоохон татагдаад байгаа юм гинэ. Сано харамхай болтол бэлтгэлээ үргэлжлүүлсээр. Тэгэх үедээ Ашия руу залгасан боловч манай хүн унтчихсан. Орондоо Намбагийн ээж утсыг нь авна. Маргааш нь Ашия Накацу хоёр далайн эрэг дээр очиж охид найрч байлаа. Ашия Накацугээс ийм охид сонирхдаг юм уу гэж асуухад Накацу сандарсандаа би юу гэж ийм царай муутай охин сонирхдаг юм гээд найрч байсан охтуудаа уурлуулчихна. Тэр үед Намба арих гэж хуучин найз зохинтойгоо ярилцаж учраа олно. Тэмцээний өдөр Токиогийн залуус амар их охтууд дагуулад ирнэ. Манай талаас Киножигийн найрч чадсан ганц хүн нь энэ юм ээ. Манай хүн өөрөөрөө маш их бахархаж байна уу? Оскарын эргүү зангаас болоод нэг ч охин түүнтэй ирээгүй байлаа. Онгоо болж дуусахгүй нэ энэ хэд. Охтын дунд арай нэр хүндтэй Ашия хаа нэг тийшээгээ алга болжээ. Ялагдлаа баргал хүлээх гэж байхад авралын од Намба нэлээд олон охтууд дагуулад ирдэг. Накацу буун баяр. Осакагийн хүүгүүд ялсан тул Токиогийн хүүгүүд нүцгэлж хүмүүсийг хөгжөөнө. Ашиягийн алга болсон шалтгаан бол Окода түүн рүү залгаж үндэсний шигшээн тамирчид Саног хүлээж авахгүй чадварыг нь шалгаж байж хүлээж авахар болсныг хэлсэн тул Саног дэмжихээр Токио явсан энэ ажээ. Ашияг очиход Сано 3 үсрэлтийн 2-ыг нь аль хэдийн алдсан байлаа. Сано 3 дахь үсрэлдээ амжилттай хийсэн ч эцсийн мөчөс хөндлөвс саваа нь унаж боломжоо алдлаа. Окода бусдаасаа Санод дахиад боломж олгохыг гуйсан ч
тэд зөвшөөрсөнгүй. Тамирчид явах гэж байх үед Сано өвдөс үдэж тэднээс боломж олгохыг хүснэ. Өмнө нь хамгийн шилдэг байсан. Их зандаа Саног ийм байхыг харсан тамирчид түүнийг хүлээж авахар болно. Тэр үед Ашия түүнийг ийм хэцүү байдалд оруулсан хүн бол би гэж өөрийгөө буруутгах бол Сано Ашияд сул дорой байдлаа харуулсандаа ижиж байлаа. Лайк, сабскрайб дарж биднийг дэмжээрэй.